Сайн байцгаана уу? Сүүлийн үед хөдөлмөрийн үнсэн намдар болж байгаа үйл явдал олон анхааралд ороод байна. Тийм болохоор та бүхэнд энэ талаар ер нь хүн нам гэж юу, яах гэж байгуулагдсан, цаашид яах гээд юуны төлөө тэмцээд байгаа талаар маш товчхон мэдээлэл өгье. Тэгэхээр ер нь өнөөдөр Монгол орн мухардалт байна. Үүнээс хэрхэн гарах тухай, яаж Монгол улсыг хөгжүүлэх тухай хүн болгон бодож байна. Хүн болгон сэтгэлээр санаа зовж байна. Яг энэ олон хүний төлөөлөл болсон хэсэг хүмүүс энэ хөдөлмөрийн үндэсний намыг үүсгэн байгуулж өдөө зэрэгтэй хөгжүүлэн цаашид Монгол улсыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж зүтгэж ирсэн юм аа. Тэгээ Монгол өнөөдөр юу хэрэгтэй байна вэ? Нэгдүгээрт улс орны хөгжлийг харж чаддаг, алшийг хардаг, мэдлэгтэй, ёс зүйтэй, зарчимтай, дүрмтэй, тэрийг баримталдаг ийм улс төрийн цоо шин хүчин хэрэгтэй байна. Үүнгүүгээр бид ямар ч бодлого явуулах боломжгүй, улсын хөгжил ярих боломжгүй юм аа. Тэр яг л ийм л намыг, ийм л улс төрийн хүчин, ийм л улс төрийн соёлыг энэ хүн нам дээр ажиллаж байгаа залуус бүтээхийг зорьсон юм л да. Өнөөдөр Монголд улс төр хийнэ гэдэг нь ямар нэгэн байдлаар хувийн хонжоогоор албан тушаал аях, гишүүн болох ийм зүйлийг л ойлгож байна л да. Яг үүндээ бол улс төр бол олон нийтийн төлөө, бусдын төлөө, ирээдүйн хойчгоо төлөө чин сэтгэлээс ажиллаж байгаа аливаа үйлдэлийг их баг гэлтгүй хэлдэг юм аа. Тийм болоо өнөөдөр Монголд дутагдж байгаа зүйл бол ердөөсөө энэ жинхэнэ улс төр дутагдж байна. Тэг өнөөдөр монголчууд сонголтгүй болчлоо гэж ярьж байна. Хэнийг дэмжих вэ? Аль намыг дэмжих вэ? Яах вэ гэд. Юуг нь харах вэ гэвэл тэр нэр нь хамаагүй, хэн нь хамаагүй. Хамгийн гол нь цаана саяын тэр олонний төлөө чин сэтгэл байна уу? Тэрийг гүйцэлдүүлэх алсын хараа байна уу? Мэдлэг нь байна уу? Итгэл үнэмшил зориг нь байна уу? Эсвэл олонний итгэлийг авчиад хэн нэгэнд худалдчихаар хүн байна уу? Гүй гэдгийг л харах хэрэгтэй байгаа юм л да. Тэр хүн нам дээр бол яа харахгүй нийгмийн захиалгаар, түүхийн захиалгаар яа харахгүй шинэ үеийн мэдлэг, шинэ үеийн хүсэл, тэмүүлэл цугласан юм аа. Ийм болохоор ч олон итгэж найдаж байсан юм. Тэгээ энэ итгэл найдрыг бол бид хизээж бөхөөхгүй. Энэ бол бидний зүйл биш. Яг бидэнд итгэж байгаа энэ олон нийтийн монголчуудын хүсэл тэмүүлэл бол хизээж унтрахгүй. Монголчууд түүхэндээ олон удаа уруудаж дороотож байсан. Гэхдээ хизээж мөхөж байгаагүй. Тэгээ одоо ч гэсэн тэр мөхгүй. Бид энэ олон итгэл найдрыг алдахгүй төлөө зүтгэх болно. Тэгээ бид чаддгүй махад бидний дараагийн үе авч явахуцаар бусдаас хамгаалж өвлүүлэх болно. Тийм болохоор монголчууд минь ээ, олон түмэн минь ээ, яг энэ чин сэтгэлээсээ хийж байгаа зүйлсийг мань дэмжиж бидний нэг болоод үүнийг хамтдаа ирээдүйн Монгол орноо бүтээн байгуулцгаая. Ингийн тулд монголчуудад хийх зүйлийг олон бишээ. Ердөөсөө л зөв хүмүүсийг, зөв зарчмыг, зөв улс төрийг, шин соёлыг, шин хандлагыг зоригтойгоор хүлээн авч дэмжих хэрэгтэй юм аа. За баярлалаа.